За хай. Шинэ цуврал видеогоор та бүхэндээ эргээд уулзж байна. Тэгээд энэ цуврал видеогоор яг чаав гэхээр CS-ийн түүхэд гарсан бүх кейсүүдийг ихнээс нь задлах чинь. Эхнээс нь ч одоо төгсгөлөөс нэг юм уу. Тэгээд нийтдээ 42 шиг кейс гарсан байт юм байна. Хамгийн анхны гарсан кейс бол CS:GO web кейс гарч ирсэн бол хамгийн сүүлд гарсан кейс бол Fever кейс байгаа. Тэгээд он цагийн дараалал ер нь бол хамгийн сүүлд гарснаас нь эхлүүлээд хамгийн ихэнд гарсан хүртэл бүгднгээс нь 10 задлаа үзэж байна. Тэгээд нийтдээ 420 кейс задлана. Тэгээд энэ удаагийн бодонгууд Fever кейс байна. Drop нь Counter-Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй ч кейс нэх боломжтой байна. Өөрийн утас скинийг апгрейдераар сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус нэрлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс батал хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS-сэн промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Pirate Swap. Таны скинүүд нэг л хууч санаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга олохгүй л Pirate Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Тэгээ Fever case болонгууд дөнгөж сайхан гарсан буюу 2025 онд гарсан. Тэгээд юунаас гарсан вэ та нар мэдж байгаа. Armory Pass-аар авч байгаа. Тэгээд яг үндэ одоо худалдаж авах үнэ нь болонгууд $0.18. Тэгээд Steam дээр болонгууд $1 орчмоор зарагдж байгаа. Тэгээд энэ кейснээс 10 задлсан. За энэ кейс дотор юу байгаа юм бэ? Ер нь ороод харах юм болвол за ер нь юу байгааг та нар ерөнхий мэдж байгаа. Тэгээд энэ бол сүүлийн сүүлд гарсан Chroma Finish-тэй. Тэгээд Skeleton Ruby ер нь хамгийн үнэтэй байгаа санагдаж байна. Тэгээд дөнгөж гарч явах үед нь бол бас нэлээд задлсан. Тэгээд Mio-то уралдаа задлсан санагдаж байна. Тэгээд Mio-ны 2 print stream дээр унгаагаад яндорж ирсэн. Мань бол одоогийн байдлаар юм унгаагүй байгаа. Тэгээд одоо 10 задлах тань юм унгана харъя. Тэгээд ямар утгаагаа хэдүүлээ сонирхож харъя. Fever case дотор байгаа хотоонууд гэх юм бол Skeleton мэдээж. Skeleton-ыг бол бид рүү хүсэж байгаа. Nomad Knife байгаа. Survive Knife. Тэгээд Paracord байгаа юм байна. Ингээд дөрвөх утгатай юм уу? Тэгээд дөрвөх утгатай юм байна. Тэгээд хамгийн хүсэж байгаа юмнууд нь одонгод мэдээж Doppler хүснэ. Тэгээ Doppler-ээс гадна Doppler дотор ер нь gem-нууд байна. Тэгээ Ruby, Black Pearl, Emerald. Emerald биш ээ. Sapphire. Тэгээ энэ гурав байгаа. Тэгээ хамгийн үнэтэй нь болонгууд миний санаж байгаа Skeleton Doppler-ийн Ruby байгаа санагдаж байна. За одоо яг одоогоо надаа ингээд бүгдийг нь надад авсан байгаа. Тэгээд ойролцоогоор 11 сая орчим төгрөг болсон байна. За тэгээ Fever case-нээс эхлэе да. 14 авна. 14-р нь өөрөө $25 болох юм байна. 10 кейстэй нийлээ ер нь бол $35 орчим долларын кейс офныг болох юм байна. Энэ удаагийнх. Тэгээд энэ цуврал видеог та нар Mio дээрээс харсан байх. Ер нь бол Mio онгодж байгааг хараад би ч гэсэн ингээ онгод үзье. Mio бол ер нь бударсан шүү дээ. Архинд орсон. Тэгээд бүр ингээ зодог тайлтлаа онгодсоод тэгээд мань Mio-гоос идэв ядаатай хань үзье. Тэгээд энэ ч болонгууд би Fever case би хэдийн цацсан санахгүй би нэг 100 цацсан баха. За эхлэлт нь бол Channel ягаан эхэлж байна. Тэгээ Channel ягаан за Wellborn энэ миний бол нэг хараад ах шаардлага байхгүй бах. Тэгээ энэ чэнэс хүсэж байгаа болон Pre stream тэгээд мэдээж хутга. За 10 задлахад хутгын хүлээх нь одоо зөв ч юм уу буруу ч юм уу мэдэхгүй байна. Ямар ч гэсэн би хутга унгаагүй 700 кг задлсан байгаа юм билээ. Энэ нь бол энэ нийтдээ одоо задлах 420 кг-с бол нэг хутга бол унах нь бол баталгаатай. Тэгээд тэр нь болонгууд арай үнэтэй тэг Crabit бүдүүчээ мангачаас гэсэн бодолтой байна. Тэгээд Fever case-с хотон онол тэгээд Skeleton Ruby авчих гэсэн бодолтой байна шүү дээ. Тэгээ 10 кейснээс бол улаан уунчуд гоё. Мэдээж ягаан уунууд гоё. Тэгээд Shinobu уунуудаас сонирхолтой санагдаж байна. Бас нэг улаан лодоо хийцэн тэгээд нэг Batskar Shinobu унах юм бол надад хэрэгтэй байгаа. Тэрнээс өмнө бас нэрээ бас дотор нь юу байдгийг та нар мэдэхгүй байж магадгүй. Газ танилцуулах нь бас зүг баха тий. M4 A4 Choppa за M4 Niskin байгаа. Тэгээд Max 7 Resupply Memorial бас би цагаан лавд авахны бодлоо байгаа. Энэ цагаан лавд руу орж болохоор гэхдээ жоох халтардуу юм байна. Тэгээд P2K Sure Grip байгаа юм байна. USB-S PCGR теста харж авах үсэх юм байна. Харж авах чадвар надад унсал ахaltaй эзэж барьж тоглоог үсэх юм байна. Энэ ч гэсэн ер нь бол Nexus энэ шинэ скинүүдийг бол мань танилцаагүй юм байна. Of Surf and Strike. За энэ Channel яга надад эхлээд бол таньж эхэлж байна. Ер нь Secret Skin-ийг хүмүүс тоодгүй юм байна. Мань ч гэсэн тоодгүй юм байна. Энэ Surf and Strike-с нэлээд онжсэн. Тэгээ тоосаа юу надад би бол үнэтэй болох юм бол үнэтэй байгаагүй. Хамгийн гоё Nova-гийн скин байна. Rising Sun. AR Gadget AR Control байгаа юм байна.
P90 web breaker байгаа юм байна. Тэгээ мэдээж AK Searing Rage байгаа юм байна. Тэгээ Shinobu энэний basic card нь бол бүр улаан хөлт очдөг. Тэгээ нүдэн дээр нь улаан стикер наачих юм бол амар дажгүй улаан баажт. За баажт жааш $20-30 USB нэг clock гэдэг. За тэгээд энэ фармасиг бол унаахгүй байсан. Энэ фармасиг бол манайд унагаацсан. Тэгээ print stream унааж үзег байгаа. Тэгээд энэ print stream авч барайна. Тэгээд gold. Тэгээд дөнгөж тэгээд энэ 420 кейсний ихний 10-аас тэгээд хутга унгаач бол амар гоё тэглэх баг. Тэгээд хүлээлтийн хувьд бол 10 кейснээс хутга унгаж тэгээд ер нь төсөөлөөгүй байж байгаа гэхэд унах байхаа гэж би бодоод байгаа маа. Тэгээд ихний 10 дээр унчвал тэгээд гоё дээ. Яа, би Shinobu авчи гэж хэлжсэн. Тэгээд Shinobu бол харагдчих байна. За favorite case. 7 дахь case. Ерөнхийдөө ингээд 10 case задлаад 10 case-д 420 case задлаа. Тэгээд хамгийн сүүлд нь ер нь бол би танайд бол хэдэн доллар case задлаа, хэдэн доллар уусан байна. Тэгээд ерөнхийдөө алдагчтай байна. Та нар case задлаа тийм юм байх шүү гэж танайд хэлэх баг. Тэгээд хутга унжааж ерөнхийдөө нэг 50% буцааж авах гэсэн дэвттэй. Тэгээд та нар бол ингээд 10 залч ямар гэдэг юм бол харахгүй дөө. Та нарт өрөөж хийж байгааг хөдөөж штэ. Тэгээд 10 case, fewer case, skeleton ruby. Come on. Наруу case задлаа. Маш өнөгтэй. Нэг ягаан, нэг чирэл ягаан, тэгээ 9 цэгэр унлаа. Steam руу ороод харах юм бол сая би бол $35 үрсэн нийтдээ. Тэгээд энийг одоо би бодох хэрэг байна уу та. За амжилтаар $35 $1 боллоо. За case задлах нь иймэрхүү дэд юм да. За яг хөө гэтээ энэ удаагийн хутангууд хэмхэн кейс байгаа болохоор нэгтэй за яг $34 бол хэдүүл залгээд өнгөрчий. Тэгээ дараагийнхад нь гол уншин бол хэдүүл алдагтай нөх баг. Тэгээ дараагийн бичлэгийг баслаад баяртай. See ya.